Батлан хамгаалахын яамнаас 2025 оныг эх оронч Монгол их сэргэлтийн жил болгон зарласантай холбогдуулан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас эх оронч дарханчууд нөлөөллийн аяныг санаачлан зарласан мэлээ. Энэ хүрээнд Дархуул аймгийн ерөнхий боловсролын сургууль коллежийн 17-оос 18 насны эрэгтэй суралцагчдыг урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэг онцлогоонд хамруулж эхэллээ. Ингэснээр тэдэнд ирээдүйд учирч болох эрүүл мэндийн эрсдлээс урьдчилан сэргийлэх ба эмнэлгийн тусламж үйлчилгээг авах нөхцөл бололцоог бүрдүүлэх юм. Үзлэгээр хэвлээ аяхоо зүрхний цахилгаан бичлэг, сэтгцийн эмчийн үзлэг, нүд арьс харшил, мис засал, биеийн жингийн индекс тодорхойлох болон бэлгийн замын халдвар төвчний төрөвчлсөн шинжилгээг авч байна. Үзлэгт аймгийн хэмжээнд 1154 сурагч хамрагдана. За бид энэ аяны хүрээд эрүүл мэндийн газар, боловсролын газруудтайгаа хамтраад ерөнхий боловсролын 17-8 нас ахлах ангийн сурагчдыг эрүүл мэндийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж байна. За энэ одоо үзлэгийн маань гол зорилго бол ерөн бол цэргийн насны залуучуудаа өртөл үзлэг гэж ингэж ойлгож болно. Яг тэр үзлэгийн багцаар бид нар зүгш судас, мэдрэл, сэтгц, нүд, шүд, эхо, за бэлгийн замын шинжилгээнүүдийг бол нарийн ингээд бас аваад за энийг бол эрт үед нь одоо өвчлөлийг илрүүлээд эмчилэн эрүүлжүүлэх ийм зорилготой эрүүл чирийг эрэхтэй одоо хүүхдүүдийг бий болгох ийм зорилготой бид ажиллаж байна. За энэ үйл ажиллагаа маань өнөөдрөөс эхлүүлээд од болон оюуны ирээдүгийн сургууль дээр зохион байгуулалтад эхэлж байна. Ер нь бол арьс харшлын чиглэлээр бас хүүхдүүд нэлээд одоо юу байна шамрам, мис заслын эмч арьс харшил дээр бол байна. За мэдээж шүдний үзлэг дээр өвчл бол өндөр байгаад эхний байдлаар одоо ингэж тэгээд цаашлаад бол бас өвчл дээр бол нарийн мэдээлэл бас өгөөд ингэж ажиллана. Үзлэг онцлогоо өнөөдрөөс буюу 4-р сарын 15-ны өдрөөс эхлэн 5-р сарын 1-ний өдөр хүртэл явагдана.